Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 16 дугаар хэсэг. Баярыг явсны дараа хоёулахнан үлдсэн Эрмөн хүсэлжин хоёр хинхэндээ нурууга харуулн сууна. Эрмөн түүний хийсэн үйлдэл, бодол, үнэлэмжинд урам нь хизээж эргэж эвлэрхээргүй хугарсан тул өөрийнхөө шийдвэрийг хизээ хэлэх нь л асуудал болж байв. Магадгүй одоо хэлчихсэн ч зүгээр байх гэж өөрөн өөртөө хэлээд эргэн харвал хүсэлжин мөн л эргэж хараад өөрийг нь ширтэн сууж байлаа. Эрмөн ярилцлах хэр амжилттай болов доо. Тажгүй шүү. Ямар тач урдныхаас хамаагүй дээрдлээ. Би чамд баярлалаа гэж хэлэх ёстой байх тийм үү? Хүслээ. Бид хоёр хизээнээс ийм хол хөндөй болчихсон юм бэ. Бүсгүй хариу хэлж чадсангүй. Залуу тогоогоор нь өвдөг дээрийн тулж бөгтийн суугаад чи бид хоёр үнэхээр нэг ойлгож чадсангүй тийм үү? Магадгүй. Бид хоёр нэгэнтээ үнэхээр явцав тохирсон хос гэж чи боддгоо. Үгүй. Гэж хэлээд бүсгүй уртаар санаалдлаа. Залуу би ч гэсэн. Гэхдээ анхнаасаа тэгж бодоогүй шүү. Би мэднэ. Би чамайг надтай юу ч хуваалцах дургүй гэдгийг мэдсэн үеэс л тэгж бодох болсон. Би чиний хувьд дэнд үжижигддэг. Чи надаас саадахыг харж зорж тэмүүлдэг байтал би түүнийг чинь хүнд ч хэрэггүй хийсвэр зүйл гэж боддог байсан. Мэднэ. Чи мэддэг байсан бол яагаад надад нэг ч удаа энэ талаар хэлж гомдлож ярилцахыг хүсдэг байсан юм бэ? Би заавал хэлэх ёстой гэж юу? Би чамайг ойлгоно гэж итгэж байсан. Тийм ээ. Чи хэлэх ёстой байсан. Чи надад өөрийнхөө бодож, мэдэрч, хүсэж байгаа зүйлсээс ядаж ганцыг нь жолов хэлсэн бол би өнөөдөр ингэж мэдэрч, гутарч, салах талаар бодоод сууж байхгүй байсан юм хүслээ. Намайг битгий шавдуулаач. Би чамайг огтхон шавдуулаагүй шүү дээ. Үгүй чи шавдуулж байна. Чи хэдийн өөрөө бодож гаргасан шийдвэрээ надад тулгаж, намайг хүлийн зөвшөөрөхийг хүчилж байна. Гэтэл чи миний дотор юу байгааг мэдэхгүй шүү дээ. Яагаад мэдэхгүй гэж? Чиний дотор гомдомхой, ууртай, эрх бяцхан охин байгаа гэж би мэдэрдэг. Тэр манж худал биш. Үгүй. Чи үнэхээр мэддгүй юм байна. Миний дотор хүүхдээ алдаж, насаараа хүчирхийлэлд дэвтэж өмхөрсөн, гомдол шаналлдан хэдэгдэж, хизээч эрэгтэй хүнд итгэж чадахгүй болсон тийм эмэгтэй байгаа. Тэр чинь чи биш шүү дээ. Энэ бүхэн зүгээр л зүгт. Маш ховор тохиолдлоор биелсэн ч гэх юм уу? Эсвэл оршдог гэд бодоод өнгөрч болно шүү дээ. Асуудлыг хөндрүүлэхгүйгээр авч үзэж болох л байсан. Чи гэхдээ өөрийнхөө нүдээр харсан. Тэр эмэгтэй бол би мөн. Тийм ээ, би харсан. Гэхдээ дараа нь би юу гэж бодсон гэж? Ийм хачин балаа зүйлээс илүү миний амьдрал, миний гэр бүл надад чухал байсан болохоор би энэ асуудлыг яаралтай нэгдэж болгох хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд би баяраа гуйсан. Тэгтэл улам лавшраад. Одоо бүр өөрийгөө ялбаа гэд итгэчихсэн сууж байдаг. Чи толинд харал та. Чи бол хүсэлжин. Хүслээ. Миний эхнэр. Ийм болохоор би чамтай цаашид хамт байх хэсэгтэрээ анханасаа эргэлзэж хэл хязгаараа тогтоож өгсөн юм. Гэж хэлээд бүсгүй буруу хараад хэвдчихв. Энэ үг Эрмөний толгой дундуур зохиод авах шиг болжээ. Төвний дотор давчтаж хүслээд хэлье гэж бодсон төг төмөн үгс хоолойг нь боог шиг амьсгал авахд ч хэцүү болж ирэхэд залуу өрөөн дотор хий дэмий нааш цааш холгиж байсан гараад явчихв. Харин хаалга хаагдах чимээнээр буруу харж хэвдсэн хүсэлжин хөнжлөн амандаа наагаад уйлж эхэллээ. Ийм цаг үед түүний дэргэд бадтай зогсож байгаа гэж бодсон нөхөр нь өөрийнх нь хүсэл мөрөөдөл, ажил,
зорилт бүгдийг нь хүнд ч хэрэггүй зүйл гэж бодож явдаг байсан төдийгүй. Өөрөөс нь салгаар хэдийн шийдсэн байсан гэдгийг мэдсэн бүсгүйд тэсхийн аргагүй хүнд байх нь гарцаагүй. Ирмүн эмнэлэг дээрэн хонохоор ирсэн хойно удасныхан дэлгэцийг ширтэн суuna. Эхнэрийн залгах болов уу гэж хүлээж суугаана энэ. Нэгэнтэн хайрлна гэж амлаж авсан эхнэр нь шүү дээ. Анханасаа ийм хүүтэн биш байсан. Хичнээн хайртай байлаа гэж харамсан бодож байтал хүсэлжингийн хэлсэн үгс толгой дотор нь хөврөх төмөн бодол дундуур туучин орж ирэв. Ийм болохоор би чамтай цаашид хамт байх эсэгтэрээ анханасаа эргэлзэж хил хязгаараа тогтоож өгсөн юм. Энэ бол аимшигтай үнэн. Магад ийм болохоор хүмүүс үннийг гашуун гэж тодтогдог биз. Харин үнэн хэрэгтэн үнэн бол өргөстэй сарна гэдгийг зүрхэнд мянгантан хатгуулсан Ирмүн энэ мөчөд мэдрэн сууж байлаа. Хөсөлжин нөхрийгөө гарснаас хойш орноосоо өндийн босч зочны өрөөндөн орж ирлээ. Зочны өрөөний ширээн дээр сэтгэл судлалын төмөн номнууд өрөөтэй байгааг харсан бүсгүйн дотор эвгүйрхэн. Ирмүн намайг сэтгэл мэдрэлийн өвчтөй гэж хүртэл бодож байжээ гэж бодогдоход бүсгүй бодлон үргэн эмийн харьцаган уудлан нойрны имээ гаргаж ирэв. Тэр энэ удаад илүү удаан ундахын тулд хоёр им гарган авч алган дээрээ тавиад баярагийн хэлсэн үгсийг бодно. Өнгөрсөн удаад хийж амжаагүй зүйлсээ гүйцээхээр эргээд ирсэн байна шүү дээ. Энэ бол Бурханаас танд өгсөн маш том боломж. Миний хувьд танд яг 3 зөвлөгөө өгөх байна. Нэгдүгээрт та зүүднээсээ өгч байгаа мэдээллийг маш сайн нягтлж аялуулах мардахгүйгээр тэмдэглэж аваад танаас чухам юу хүсэж байгааг олж мэдэх. Далд ертөнцтэй холбоотой тохиолдлууд дээр асуудлаас зүгтааж явснаар хязээч үр дүнд хүрдэггүй. Харин эсэргээрээ нүүр тулж тухайн мэдээллүүдийг хүлээн авснаар дараагийн удаад хийх ёстой зүйлийг тань заагаад өгнө. Заримдаа ямар нэг эд зүйл хорогдсон эсвэл хэн нэгэнд хэлэх ёстой үгс байсан гэх мэт мэдрэмжүүдтэй хөдлөгдөн тань шиг ийм байдалд орсон хүмүүс байдаг. Ямар тач хийх ёстой юм байгаад байна гэсэн үг шүү дээ. Галбагийн хувьд хүсэлжингээр ямар нэг зүйл хийлгэхээр болсон бүх үйл явдлыг ингэж харуулж мэдрүүлж байна гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр та зүүдээ сайн манаарай. Улам их зүүдлэхийг хичээ. Тэгээд түүнээс юу хүсэж байгааг нь хар. Хэлвэл эсвэл мэдэр. Хүсэлжин хоёр эмээ нэг дор уугаад араас нь хүйтэн ус балгав. Тэр анхаарлан өөр зүйлсэд хандуулахгүй хичээн зөвхөн урдах заман гарсаар ундлахын өрөөндөн бодсон орж ирж орондон оров. Нойрон сэргэхээс сэрэмжилж элдэв зүйлс харахгүй хичээн нүдээ чанлаа. Хэсэг хугацааны дараа түүний толгой дүүрч хэдийг хэвдэж угааж гэлэн агаар дээр эргэлдэн хөвөх мэт дотор муухай оргин мэдрэмж төрж эхлэв. Тэр гараан явуулан дэвсгэр давуунаас нь сайтар зурч авлаа. Хүйтэн салхи зэрчигнэх шиг чимээ жихэн дээр нь гарч хамаг биеийн савлаж эхлэхэд тэр өөрийнхөө өндөр дээрээс унж байгаа мэт мэдэрч эхлэхэн тэр. Яг л өндөр байшин дээрээс ар нуруугаар нь доош унж байх шиг. Хатуу газарт ар нуруугаар нь түг хийн унав. Түүний хамаг бие тэсхийн аргагүй өвдөхийн хажуугаар сүүж хавьд нь хатуу чулуу тарвуу гэлдэн улам их өвдөх хаж. Жихэн дээр нь гялгарууд шарж гнах чимээ гарна. Арийнхын зовхон өргөж нүдэ нээтэл таас харанхуй дунд мөн л юу ч харагдсангүй. Цээжинд нь цус амтагдж бүрэн амьсгал авч чадахгүй тарчилж байхад нүүрэнд нь тулсан гялгарууд ам хамрыг нь таглахаж. Дэрэгд нь газар ухах хүрзний чимээ гарна. Үүний хажуугаар хоёр эрэгтэй хүн хоорондоо ярилцаж байх шиг сонсогдно.
Гэтэл хөлийн чимээ ойртож ирснийг бараг нүүрэнд нь тулах шахан байгааг Гэлба мэдэрч байлаа. Харин энэ мэдрэмжийг хүсэлчин зүүдэндээ мэдэрч байв. Энэ амьд байгаа юм биш баха гэж хашгирахад бүсгүй танилаа. Энэ бол нөхрийнх нь хуурай дүүгих залуу ир Заана. Нөхөр нь түүнийг хөдөө гадаа ажил гарах бүрт дагуулж явсаар хуурай агдуу бололцсон гэхэд болно. Ахины хөлийн чимээ ордож эхлэхэд бүсгүй нөхрийгөө хэмээн таамаглав. Таамагч зөрсөнгүй. Навш гэж нулимхан сонсогдно. Энэ үед бүхнийг ойлгосон Гэлба тэлжилэн хөдлөхөөр оролдоход хөлөөр нь хүлээтэй байгааг мэдэрч чадсангүй. Тэр хашгирахыг хүсвч хангалттай амьсгал авч чадахгүй байсан тул агаарг үдэж өгөхийг ч хүссэнгүй. Хий дими татгунаж байтал нөхөр нь за яадаг юм болчихъя. Болох юм уу та? Гарч ирээ цагдаа сэргийлэхэд хэлчихвэл яах юм? Наад муу гिचи чинь тэгж чадахгүй. Хэдэн хүүхэд надад байхад наадаг чинь яадаг юм? Хүүхдүүд чинь ээжийг асуувал яах вэ? Энэ муу тэн мөлөөлөгчийн асуух хинж байхгүй заа юу? Олон юм асууж лавлаад байлгүй. Тороо урж хаяхаас өмнө ажлаа амжуулж чад явъя. Ахын дүүдээ шил юм авч өгнө. Гэв. Яха. Ингэж болохгүй юм шүү дээ. Чиж одоо юугаа солиороод байгаа юм бэ? Наадах чинь дэрдээ дэргүй өөхөн заа юу? Гэрт байж байгаа төгөл цагдаа сэргийлэх гээд бөө юм болно. Тэрний оронд ингэж болчихсон дээр. Хав хорийн хүмүүст ир дагаад явсан гэж хэлж гин үз. Ээж яах вэ суухад асуудалгүй. Харин хөгшин ээж минь яах вэ? Яаж энэ хэдэн хүүхдийг өсгөх юм? Ах та энэ удаад л тусалчих мэдээ. Ах нь дараа нь гомдоохгүй дэг. Залуусын нэг нь бүсгүн хөлнөөс бариад авва. Харин нэг нь толгой хүзүүнээс барин татах гэснэн дийлсэнгүй бололтой. Гараал урсгаж ивэж мөрнөөс өргөн дамжилж алхаллаа. Мөрнөөс нь барьсан гар үснээс нь зулгаасан учраас тэсхийн аргагүй өвдөж тэлжлэн хөдлөх гээд чадсангүй. Гэлгаруудаар бүтэн биеийг нь боосон бүсгүйг нөхрөө шидэж орхилоо. Амдара хүйтэн чулуу дэрлэлээ би. Аль насандаа хийсэн үйлийн үр ингэж хар толгой дээр минь ирж байгаа юм бол тоо хөөрхий. Хүнд буруу санаж явсан удаагүйсэн. Хүний орчлон дээрээд ботсон энэ богинохон амьдрал минь даанч хангалтгүй. Би өшөө их амьдрах байсан. Би ном бичиж, гадаадаар аялаж, хүссэн зүйлийг авч бас хүмүүст өгч би амьдрмаар байна. Гоё. Би амьдрмаар байна гэж бодсоор амьсгал хураажээ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсоор